Энэ бол Сарнай. Тэр урд нь сургууль сурах дуртай байсан ч харин одоо сургуульд явах дургүй болсон. Түүний хүрээлэлд итгэж болох хүнгүй болсон мэт мэдрэмж төрсөнтэй холбоотой байх. Бусад сурагчид түүнийг өмөлсөн хувцастай нь холбож түүний гадаад төрхийг шоолоход түүний найзууд өмөөрхөн битгийхэд бүр чимээгүй зогсож байсан түүнийг сургуультай явахад дургүй болоход нөлөөлсөн. Тэр өөртөө төрсэн мэдрэмжээ бусдад хэлхээс ичиж нууцаар эвгүй мэдрэмж төрүүлэх үйлдэл үргэлжилсээр байв. Сарнай ганцаараа байх сонголтыг сонгосоор бусдад харилцаа болов. Азар үүнийг түүний багш нь анзаарч түүнтэй ярилцаж өгдөг. Багш нь Сарнайд мод чулуугаар биеийг нь гэмтээж болгоч үг чамайг хизээж гэмтээхгүй гэж бодож байна уу гэж асуув. Багш нь Сарнайд мод чулуугаар биеийг минь гэмтээж болгоч үг намайг хизээж гэмтээхгүй гэж бодож байна уу гэж асуусан. Багш нь энэ бүх зүйл худлаа гэдгийг түүнд тайлбарлаж таны хэлсэн үг үйлдэл удаан хугацааны дараагаар бусдад муу нөлөө үзүүлж болно гэдгийг үргэлж санаарай. Та сургууль дээрээ аюулгүй, аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Дээрлэхэлтийн өмнөөс та боль гэж хэлэх зоригтой байх хэрэгтэй. Хэрэг хүн бүхэн хамтдаа хичээж чадвал та бид бүгдээрээ эвдрээгүй ирээдүйг бүтээж чадна. Эвдрээгүй ирээдүйг бүтээе.